Бас нэг сонирхолтой надад Аноратаа айгуу төстэй санагдсан. Эхний нэг хэсэг нь. Одоо яг нөгөө Джон Рид байгаа шүү дээ. За. Нөгөө эсрэг дүр. Тэгээд тэр Элтон Джон хоёрын харилцаа яг Анара Ваны хоёрын харилцаатай бүр төстэй санагдсан. Эхэндээ ингээд бүр балайг нь авч ирсэн шүү дээ. Тэгээд сүүлдээ болонгуудаа ингээд хоёлаа хэрэлдээд модалцаад энэ хоёр чинь бараг гэж угаасаа бараг зодтолчтой байсан. Зодтолч тийм үү? Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчтэй 107.5 болон 79.7 канаар хүрдэг кино бидний нүдэн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр мөнх хажруулан их нэмэнаар байна. Зар хоёрт харагдаж байгаа subscribe болон лайк тавчнуудаа дараарай. Тэгээ битэрийг шөмжилмээр муулмаар welcome дээрээ. За өнөөдрийн киногоор олонгуудаа домогт Элтон Джоны намтарчсан кино болох Rocketman-ыг ярихаар бэлдсэн байгаа. Одоо намтарчсан кинонууд чинь тийм нэг угаасаа л нэг жоохон тийм адилхан концепц нь адилхан байдаг шүү дээ. Энэ бол бүр шал өөр юм. Тэгээ яг одоо чинь Bohemian Rhapsody дээр хамгийн алдартай намтарчсан кино шүү дээ. Бүр тэрбум гараа явуулсан шүү дээ орлого нь. Тэгээ Bohemian Rhapsody дээр жишээ авахад тэрбум арай гараа явах. Bohemian Rhapsody дээр жишээ авахад ингээд одоо чинь нэг rockstar амар амжилтанд хүрээд тэнгүүтээ масууралагч нь донтоод тэгээд одоо унаад тэгээд дахиад сэргэж байгаа тийм л концепттэй байдаг шүү дээ. Тэгээд яг Rocketman ч гэсэн яг л адилхан юм байна. Гэхдээ ер нь тэгээд Dexter Fletcher-ийг бас сонирхолтой факт дуртахад Bohemian Rhapsody шүү дээ. Найруулагч Bryan Singer-гийн найруулагч нь студитэйгээ таарах хүн болоод харилцаана. Тэгээд зураг авалтын дундор хаяа явцсан бохгүй шууд киногоо. Тэгээд Dexter Fletcher болонгуудаа сүүлийн 2-7 хоногийн зураг авалтыг нь тэгээд эвлүүлгийг нь хийж дуусгасан байна. Тэгээд ер нь бол миний бодсноор угаасаа өмнөх кинонуудыг нь хараад үзэх юм бол Dexter Fletcher ерөнхийдөө л нэг иймэрхүү одоо хүүхэд наснаа буцаж очиад тийм юу гардаг шүү дээ. Би яг үзчихэд яг юу гэж бодсон бэ гэхээр энэ бол яг it's all about healing inner child гэсэн юм. Яг өөрийгөө доторх хүүхдээ ийм эдгэх тий. Угаасаа тэрдэж штэ хүүхдээ. Тэгээд ерөөхдөө бол бас нэг айгүй үзэхэд нэг юм хэцүү хэсгээс нөгөө аавтаа ингээд амар их тоогдоход хичээж байгаа шүү дээ. Ингээд бүр анханасаа л ерөөсөө тийм хайр үзэж өсөөгүй хүүхэд. Аавын хайр үзэж өсөөгүй. Нөгөө father figure байхгүй. Тийм ер нь ээжийн хайр ч гэсэн бас жоохон complicated. Тийм ээж нь бол хайртай гэхдээ одоо жоохон toxic юм хтэй л байсан. Тийм. Тэгэнгүүт яг аавыгаа өөр хүүхэдтэй болсон тэр хүүхдээ ингээд твж байгаа хараа бүр амар тий сэтгэл зүрх ингээд тэг чинь Элтон Джон чинь бүр нас биенд хүрээд хүрсэн rockstar болсон. Тэгээд тэгсэн ч гэсэн яг ингээд дотор нь хэцүү байсан гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нөгөө father figure аавын үлгэр жишээ байхгүй. Тэгээд миний хувьд яг ингээд хойд аав нь байгаа шүү дээ. Хойд аав нь бол өстой мундаг залуу байсан юм шиг. Үнэ. Тий. Яг эхлээд ээжтэй нь яг ээж нь ингээд хойд аавтай нь ер нь бол аавыг нь хуурж байгаа шүү дээ. Тэгээд Элтон Джон тэрийг харж байгаа хэвчээ би яг за гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь сүүл рүүгээ хойд аав нь үнэхээр сайн хүн байж таарсан. Тэгээд бас манай Элтон Джоныг яг рок хөгжмийн замнал руу оруулахад нэлээд тус болдсон шүү дээ. Тийм. Үс мүсийг Элвис шиг болгож өгөх. Тэгээд нэг сонирхолтой юм Taron Egerton чинь бүгдийг өөрөө Элтон Джоны performance-ыг дуулсан мэл шүү дээ. Яг рокотын одоо рокот гэж яг зөвхөн ингээд хөгжмийн үний намтарчсан кинонд ер нь маш олон тохиолдолд байгаа адилхан үний хоолой ашигладаг эсвэл өмнөх дуунуудыг нь дахин ашигладаг эсвэл авиасын ундраг болсон л тийм жүжигч юм байгаа. Тийм. Тэгээд Rocketman-ийн хувьд бас авсан шагнал энэ төр болонгууд нөгөө юу нэрээс алтан бөмбөрцөг аварцаас Golden Globe-оос юу авсан. Taron Egerton болонгуудаа нөгөө шилдэг musical эсвэл entertainment киноны эрэгтэй голдор авсан. Зөв. Тий. Би болонгууд яг тэр жил бүр Taron Egerton-ыг Оскарт нэр дэвшээсэй гэж бүр үнэхээр хүссэн. Даанчтай дэвшээгүй л дээ. Тэгээ манай үний Letterboxd хагин манай жүжигч байдаг байгаа. Taron Egerton яг нөгөө Rocketman-ийн зураг хийсэн. Тийм. Бид нар их харчаад За тэгээд бас сонирхолтой юм хэлэхэд Элтон Джон энэ киног өөрөө продюсерлсэн байгаа. Тийм. Тэгээ бас нөхөр нь бас продюсерлсэн. Тийм, нөхөр нь бас продюсерлсэн байгаа. Тэгээд Элтон Джон бас энэ киногоор өөрөө Оскар авсан. Нөгөө шилдэг дуу авсан. Тийм амар сонирхолтой байхгүй. Ингээ хүний одоо намтарчилсан бүтээл юу ингээ үгснийхэн дараа л хийдэж штэ. Тэгсэн чинь өөрөө продюсерлаад тэнгуүтэй өөрөө дуугийн дуулаад. Тэгснээр тэр дуугаараа Оскар аваад. Тэгээд энэ кинон дээр бас маш олон сонирхолтой дүрүүд гарч байгаа юм л да. Bernie Taupin гэдэг дүр гарч байгаа. Одоо амьдрал дээр ч гэсэн байсан Элтон Джоны дууны үгийг бичдэг байсан. Тийм. Найз нээс байгаа. Тэгээ Bernie Taupin кинон дээр өөрөө гарч байгаа. Бас нөгөө шилдэг хөгжмийн шагнал авсан байгаа. Өөрөө дуугийнхаа үгийг бичээд. Тэгээд тий.
Тэгээд бас сонирхолтой юм хэлэхэд нөгөө Elton John-ы продюсер бас X найз залуу John Reid байгаа шүү дээ. Кинонд гарч байгаа эсрэг дүрмэх юм одоо. Тэр John Reid бас Bohemian Rhapsody дээр гардаг. Тийм үү? Тий. Гэхдээ өөр жүжигч тоглосон байдаг л да. Бүр шал. Тэгээд яг Bohemian Rhapsody-г угаасаа John Reid эхлэлтэн л хальт гараад өнгөрч байгаа. Тэгээд угаасаа яг цаг үеийн хувьд яг тэгж дараад байгаа. Тэгээд би яг бодсоохгүй. Яг энэ хоёрын үед байсан өөр рокот юм билээ. Яг энэ талбайд байсан. Ямар ч байсан тийм нэг хүнээр Мадонна гарч юм уу за чинь хамтарчсан кино игээд тэнийг юм синематик кино ирсэн үсгий. Rockstar-уудын синематик кино. Юнэрс шүү дээ. Одоо төвөх юм биш үү тий баг. За тийм ээ. Тийм тэгээд I'm Gonna Love Me Again гэдэг дугаараа Oscar Best Song гэсэн биз дээ. Тэгээд киноны хувьд яг стресс дүүлэхээр хэсэг зөндөө их байгаа. Гэхдээ төгсгөлт нь бол яг нэг сайхан болчлаа гэдэг шиг. Тий. Гэтэ тэр бол амар яг тийм айгүйх уналттай байгаа шүү дээ. Унаал. Гэтэ яг тэр уналт нь болохоор яг өөрийгөө олоогүй, өөрийгөө ойлгоогүй байж хата шууд одолцсон. Бүр амар олон хүн түнс үлгэр жишээ авдаг болсон байгаа шүү дээ. Тэгээд дараа нь одоо жаргалтай happy ending төгсөнд нь амар баярлсан. Ингээд дараа нь ядаж штэ жинхэнэ хайраа олж ингээ хүүхд дөрвөж авсан тийм төхөртэйгөө ч юм уу тий. Тэгээд дээрэс нь бас юу штэ. Elton John ч ингээд одоо энэ кино бол Elton John ч одоо бүхэл бүтэн 50 жилийн карьертэй хүн байгаа штэ. Тэгмүүд энэ кино бол эхний 20-ыг л харуулж байгаа байхгүй юу? Эхний 20 ч бараг хүрэхгүй. Тэгээд эхний 20 жилээр нь яг ямар баялаг түүхтэй тэгээд бас ямар их юм үзэж туулсан. Тэгээд хэрвээ найруулагч нь үнэхээр киногоо хийхийг хүсчихвэл бас юм яаж хийсэн. Одоо чинь Elton John-ы бүр одоо чинь YouTube-ээр л жишээ авал YouTube дээр хамгийн алдартай дуун Sacrifice гэдэг шүү дээ. Тэгээд Sacrifice болонгууд энэ кинон дээр бол зохиогдооч байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн классик дуунуудыг нь ер нь зохиогч ирсэн үед гарсан киногоо. Тэгээд яасан мэт дээ Taron Egerton дээлэн ч хоёр чинь бүр найзууд болсон юм шүү дээ. Тэгээд нөгөө шилээ өгсөн юм шүү дээ. Тэгээд юун дээр бас Oscar дээр бас гардаг шүү дээ. Тийм. Нөгөө шилтэй гараад идэг лөө. Тийм ямар ч байсан Elton John гарч ирчээд нөгөө Thanks to Taron Egerton what a performance гэдэг дэх байхгүй. Тийм. Баргийн хүн бол яг өөрийнх нь дүр тоглож байгаа хүнийг нэг сайн хахнаар хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд өөрөө продюсерлээд өөрөө тоглож байгаа юм чинь гайгүй хөө. За тийм ээ. Тэгээд бас Taron Egerton-ийн сонирхолтой гэх юм бол Elton John-ы дууг дэлгэцэн дээр анх удаа дуулж байгаа биш л дээ. Өмнө нөгөө Sync гэдэг анимашн байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэрний нэг горилээд шүү дээ. Johnny. Johnny-гийн дур Taron Egerton дуу оруулдаг байхгүй юу? Тэгээ Sync киноны бүр оргил хэсэг дээр Johnny яг нөгөө Elton John-ы I'm Still Standing гэдэг дууг дуулдаг байхгүй юу? Тэгээ энэ мэтчлэн ер нь Elton John хин хоёрын Taron Egerton хоёрын нөхөрлөл аль эртнээс л эхэлсэн. Тэгээд Elton John-ы бүр хамгийн iconic дүр байгаа шүү дээ. Kingsman X. Yes. Тэгээ Kingsman дээр чинь 2 дугаар анги дээр нь бас хин Elton John cameo хийж гарч ирсэн шүү дээ. Гэхдээ энэ Kingsman 2 дугаар анги нь бүр юунаас өмнө л дөө. Rocketman-ээс өмнө. Нөгөө Elton John ч өөрийнхөө дүр тоглолцсон хэлэх юм биш тийм. Тэгээ нөгөө арталт нь юунууд байдаг штэ. Хамгийн сүүлд нь ингээд нөгөө киноныхаа сценийг харуулангуудаа нөгөө Elton John-ийнх нь яг зургнууд харуулагддаг штэ. Тэгээд киноны баг 100% костюм дизайн нь одоо өмссөн хувцас нь яг баг адилхан гинэ. Тий. Тэгээ угаасаа яг visual stunning гэж ярьдэн штэ. Одоо үзэхэд бүр үнэхээр нүд баясгсан. Тэгээд visual stunning кино бол үнэхээр байж чадсан. Тэгээд угаасаа тийм musical кино юм чи аргагүй. Бараг fantasy musical юм шиг тийм бас. Тий. Тэгээд бас энэ кинон дээр Elton John-ы дүрд ингээд бараг 3 жүжигч нар бараг гэж угаасаа 3 жүжигч нар болж байгаа шүү дээ. Яг бүр хүүхэд насныхаа нэг үе тэгээд өсвөр насныхаа нэг үе тэгээд Taron Egerton. Тэгээд энэ гурав бол хоорондоо бүр үнэхээр яг адилхан байж чадсан. Тэгээд үнэхээр хоорондоо яг за гурлаа ингэж жүжиглээ шүү гэж ярьж байгаа жүжиглэлцэн ч юм уу бүр үнэхээр эсвэл тэр хоёр хүүхэд жүжигчний жүжиглэлт нь бүр амар сайн байсан баг л та. Тийм тэгээд хүүхдээс том хүн болж яаж байгаа нь бүр аягүй ойлгомжтой гоё юм. Тэгээд за та ер нь бол энэ киноны тухай ер нь Elton John-ы хөгжмөнүүдээс яг бүр сонсч ирсэн. Дараа сонсон. Би ер нь өмнө ирэх Elton John-ы фэн байгаагүй байхгүй. Тэгээд ямар ч Sacrifice сонссон. Тэгээд угаасаа сонсч ирсэн л юм билээ. Sacrifice. Өөр яг Rocketman дээр гарч ирсэн дуундаас сонсч ирсэн. Үгүй огт сонсч байгаагүй. Гэтэ дээр musical-ийн дуу гэдэг чинь амар том юм том хэсэг шүү дээ. Тийм том хэсэг. Тэгээд ерөнхийдөө дуудууд нь угаасаа л ойлгомжтой мундаг хөгжмийн зохиолч дуучны кино байсан болохоор амар талаа гэсэн. Тэгээд та бас ямар ч experience ямар ч хүлээлтгүй орсон байгаа шүү дээ. Тэгээд үзчихэд яг юу хүлээж ивсгүүл үзчихэд ямар санагдав? Би бол юу ч хүлээгээгүй орсон. Тэгээд үзчихэд яг надад таалагдсан. Яалтчгүй л тийм
хүн ер нь доторх тийм сэтгэл зүйн асуудлаа ингээд тэрийг өөрөө эхлээд ингээд одоо self aware буюу ойлгоод тэгээд дараа нь тэрийг одоо хийл хийж байгаа штэ имжилж байгаа имжлээд тэгээ яваад дараа нь ингээд яг ойлгонгод ингээд тэг өөрөө бас юм тийм charity хандвийн сааман тийм билээ штэ. Тий. Тэгээд киноны төгсгөл дуусаа гардаг. Тий. Тэгээд ер нь бол гэхдээ ингээд 40 50 жил карьер нь үргэлжлэсэн ийм үний түүгээр кино нэгдэг өөрөө айгу хэцүүлтэй багтаахад хэцүү. Тэгээ ер нь бол бас амьдралын шиг солирч боёртой байдаг. Ээлэн жаах маань орт наслаас яг тахгүй. За. Ямар ч байсан ингээд карьерийн эхний хэдэн жилээр нь кино хийсэн айгу зөв сонголт юм шиг санагдсан. Тэгээ ийм угаасаа ийм эхлээд өөр хүн чинь миний бодлоор хийсэн бол айгүй дутуу санагдах байхгүй юу? Тэг тэр гол үед наа тох ингээд. Тэгээ Dexter Fletcher болонгуудаа бас нэг ярилцлага үзчихсэн өөрөө бас Elton John амар том фэн юм билээ. Тэгээд өөрөө яг нөгөө he knows what he's doing гэдэг юу хийж байгаагаа мэдж байгаа гэд. Тий. Dexter Fletcher найруулагч Taron Egerton-тэй анх удаа хамтарч байгаа явдал биш л дээ дөө. Eddie Eagle гэдэг кино дээ штэ. Бас movie boxer зөндөө олон гарсан да таад үзсэн дээ гэдэг. Eddie Eagle дээр бас хамтарч ажиллаж байсан. Тэгээ Eddie Eagle бас үнэхээр heartwarming кино. Тэгээд ямар ч musical leader байхгүй л дээ. Гэхдээ эн чинь Eddie Eagle чинь бас biopic юм биш намтарчсан. Тийм үү. Тий. Тэгээ Dexter Fletcher ч угаас намтарчсан киногоор дагнцсан юм шүү дээ баг гэдэг. Яг тэрийгээ даж үйдэг ч юм уу. Queen чинь аягүй нэг биш тээ. Queen надад бол Bohemian Rhapsody таалагддаг. За. Тий. Тийм үү. Зүгээр л амар солиотой кино байсан байхгүй юу? За танд яагаад таалагддаг вэ? Тийм бил. Би зүгээр ингээд би зүгээр rating үзсэн маа. Тэгсэн чинь ингээд ямар ч гол дүрийн жүжигч нь Queen хамтлагийн бүр амар том пен болцсон гэж сонсч байсан. Тэгээд Queen-ий юунууд пенүүд амар дург байдаг гэж сонсч байсан. Тийм. Ер нь бол дург. Нөгөө хамгийн том шалтгаан Queen хамтлагийнхан ч угаасаа л дөрвөлээ бүр балааг нь авчихсан байхгүй юу? Тэгсэн чинь яг кино дээр нь болонготой Freddie Mercury ингээд ганцаараа балааг нь аваад тийч шоу цэнгээгээд тэгээ манай гурав болонготой хойно аягүй гимгүү цайлах хүмүүс сууж идэг байхгүй юу? Тий. Гэтэ ер нь би нөгөө угаасаа Bohemian Rhapsody, Rocketman хоёр чинь жоохон нөгөө адилхан намтарчсан кино. Тэгээд юу synopsis нь жоохон адилхан байгаа шүү дээ. Би юусэн ялгдаггүй байсан шүү дээ. Юусэн ялгдаггүй. Тэгээ би баг нөгөө чамаг анх удаа Rocketman гингүүд би Queen хамтлаг үзсэн юм уу? Тий. Тэгээд Elton John-ы бас бүр сонирхолтой юм гэх юм болов л шүү дээ. Elton John энэ киногоо хийхдээ шүү дээ. Ингээд өөрөө бүр ингээд хамаг промошн хийгээд маркетингээ яагаад явж исэн билээ. Нээлт болгон дээр өөр очт байна. Тэгсэн чинь нэг сонирхолтой одоо инээтэй факт явж байгаа. YouTube дээр яг нөгөө Elton John киноных нээлтэн дээр Elton John төгөлдөр ураад араад Taron Egerton дуулж байсан байхгүй юу? Your Song гэдэг үг. Тэгсэн чинь доор нэг гар тэр төгөлдөр ураад тоглож байгаа залууч сайн юм а дуулуул ашигтай юм шүү. Яа. Тэгээд тэгээд Elton John-ы хувьд тэгээд одоо угаасаа юу ярих вэ? Надад яриад үлдээ би болж байгаа юм. Яа. Карьерээ бас сая сүүлд амар сайн revive хийсэн. Одоо карьер нь унцсан гэх чаашаа одоо юу гэх сүүлд бас нэг Оскарт оролцсон юм зү. Хийзээ. Би бороосон юм уу? Бороо санаж байгаа. Ямар ч байсан одоо нэгэнд ингээд бүр алдрын оргил дээр нь байжгаад тэгээд одоо ингээд шүрнөө шин дуун гаргасан чинь их явахгүй штэ. Тэнгүүтээ Elton John ингээд Dua Lipa-тай хамтраад Cold Heart гэдэг нэг юу гаргасан штэ, микс гэх юм уу. Тэр нь бүр хэдэн удаагийн платинум аваад Spotify номер 1 мөг болж авсан штэ. Тэгээд Rocketman гэдэг дуун дээр юу микс босод бүх дуунуудын хүүгийг миксэлсэн байдаг. Чиний ер нь хамгийн дуртай Elton John дуу юу? Tiny Dancer, тэгээд Yellow Brick Road, Goodbye Yellow Brick Road, тэгээд I'm gonna kill myself. I think I'm gonna kill myself. Гурван дуу. Угаасаа л Elton John муухай дуу гэж байхгүй угаасаа. Тэгээд танд ер нь за зөвхөн Elton John-ы кино гэхээс илүү энэ киноны хамгийн том хэсэг musical байгаа шүү дээ. Тэгээд musical кино ямар шин чанар нь бүрдгээрээ ч юм уу эсвэл ямар musical-ийг сайн musical гэх вэ? Би ер нь одоо musical кинонд тийм дуртай биш шүү дээ. Жишээл амар дуртай болохоор айгүй олон musical кино үзэлтэй шүү дээ. Тийм тэгээд ер нь ингээ миний үзчихсэн ажиг musical-уудын нэг энэ нь бол угаасаа орсон. Тэгээд яг хэрэгтэй үедээ мюзиклүүд яваад байгаа юм шиг санагдсан. Угаасаа энэ чинь тийм хөгжмийн сууд зохиолчийн тухай кино шүү дээ. Тэгээд дуу чинь. Тэнгүүд яг хэрэгтэй үед яг дандаа өөрхийн дуунууд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ер нь өөрөө дуугаа зориулж бичсэн үү? Үгүй.
бүгд өмнөх нь тий чи угаасаа амар сайн тохирсон байгаа тий Элтон Джон ч нөгөө хэлдэг штэ чи ингээд би чамайг гүрвдэж байна чи ингээд айгүй open өөрийнхөө сэтгэлийг ингээд дуугаараа илэрхийлдэг чи заримдаа гонигтай байж магадгүй гэд яг тэр тийм болохоор яг Элтон Джон бүхэл ийм сэтгэлийн одоо өөрөө мэдрэж байгаа мэдрэмжээрээ ингээд дуугаа хийгээд ирсэн ингээ харагдаж байгаа байхгүй. Тэгээ ялангуяа ингээд хүмүүс ингээд асар гонигтай байхдаа ч юм уу те тийм нэг сэтгэл хөдлөл нь ингээд дээдэлтэй эсвэл доотлолтой тулахаар ингээд амар том урлагийн бүтээл гаргадсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Элтон Джон юм байхгүй. Хэрвээ Элтон Джонд баахтай тийм inner child нь тийм юм хаагдмал ч юм уу те хайр үзэж өссөн бол магадгүй иймэрхүү дуу гарах нь тийм эргэлзээтэй ч юм уу тийм юм санагдсан та. Тэгээд бас нэг сонирхолтой надад Анаратай айгуу төстэй санагдсан. Эхний нэг хэд хэсэг нь. Одоо яг нөгөө Джон Рид байгаа шүү дээ. За. Нөгөө эсрэг дүр. Тэгээд тэр Элтон Джон хоёрын харилцаа яг Анара Вани хоёрын харилцаа амар төстэй санагдсан. Эхэндээ ингээд бүр балайг нь авч ирсэн шүү дээ. Тэгээд сүүлдээ болонгуудаа ингээд хоёлаа хэрэлдээд модалцаад энэ орчин бараг гэж угаасаа бараг зодтолчтой байсан. Зодтолч тийм үү. Тэгээд тэгээд Ричард Мэдн болонгуудаа энэ угаасаа Джон Ридийн дүрээ бас тацархаа гаргасан. Үнэхээр өөрийгөө үзэн ядуулж чадсан. Yes. Гой тал биш. За тэгээд бас сонирхолтой юм гэх юм бол биш үү те. Ричард Мэдн юу юм бэл. Энэ кино тоглохоос өмнө бас яг тантай адилхан Элтон Джоны дууг ерөөс сонсож байгаа юм. Тий. Тэгээд тий. Тэр ер нь тиймэрхүү л энэ. Бас нөгөө Элтон Джоны анхны том перформансаа үзүүлж байгаа хэсэг гэдэг шүү дээ. Тэр хэсгийн ёо бүр тасархаа тэр баг киноны за яг оргил хэсэг гэсэн чааш ер нь ингээд хамгийн шар ус босгодог хэсэг баха. Тийм нөгөө гинт орж ирдэг фэнтезинууд нэг гоёсан. Хөрөн чимэгтэй гэсэн. За тэгээд энэ киног ер нь та яг хүүхдүүд үзье гэж хэлвэл яг яагаад ер нь өөрийгөө олохгүй байгаа хүүхдүүд үзвэл айгүй тохиромжтой байгаа тийм. Би тэгэж бодохгүй байна. Тэгээ Элтон Джонд дуртай хүмүүс үзүүлэл чамшин гэдэг айгүй релейт хийх бахал та. Үгүй би ихтэй энэ бас адилхан шүү дээ. Энэ киног үзэхээс өмнө Элтон Джон дууг бараг сонсож байгаа. Өө тийм үү? Тий, энэс хойш бүр амар том фэн болсон байхгүй. Өө тэгвэл мөнх очир шиг тийм юу гарч болох юм шүү дээ. Тэ би бол тэгэж амар рекоменд хийхгүй. Тийм үү. Ер нь намтарчсан киног айгүй сайн хийсэн. Намтарчсан киног ингэж хийж болт юм байна гэдэг бол айгүй сайн харсан. Тэгвэл танд өөр дуртай яг намтарчсан. Яг хөгжмийн хүнээс идүүлсэн намтарчсан кино юу? Хөгжмийн хүнээс. Great theory of favorite. Хөгжмийн. За ингээд нэвтрүүлгээ дуусгах одоо ялаа. За комент хийрээ, subscribe дараарай, лайк дараарай. Тэгээд Bohemian Rhapsody. Rocket Wave үзсэн бол ер нь таалагдсан уу, ямар санагдсан тэгээд комент хэсэгт бичээрэй. Бид хоёрыг мол гоё болж болно шүү. Тэгээ бас сонирхолтой юм нэг факт хэлэхэд яг тэр жилийнхаа Улаанбаатар улсын кино фестивалаар Bohemian биш Rocket гарч ирсэн. Нэр юм уу? Нэр гарч ирсэн. Хүүх ямар сонирхолтой. Тэгээ Улаанбаатар кино фестивал бол үнэхээр хайр, айгүй сайн кинонд гаргадаг. Тэгээ бид хоёрын дараагийн ярих кино буюу Anatomy of Fall бол 15 дахь удаагийн Улаанбаатар кино фестивалаар гарч ирсэн байгаа. За тэгээд дараа нь юу гэхдээ бас ямар кино яриулж анализ хийлгэмээр байна гэдгээ бичээрэй. Тэгээд бид хоёрсаа судлаад өгье. Тэгээд нэвтрүүлэг маань шинэлгээ студ 770.5-аас хүрлээ. Тэгээд дараагийн дугаараар оролцоход түр баяртай. Лайк болон subscribe дараарай, комент үлдээгээрэй. Баяртай. Баяртай.